За та нар миний ширээн дээр байгаа юмыг харж байгаа гэж бодож байна. Тэгээд хүмүүс надаас асуусан байсан. Энэтхэг яваад юу авсан бэ гэдэг нэг ховчаатаар ирүүлсэн байлээ. Тэр асуусан хүмүүст зориулаад би энэ бичлэгийг хийж байна. За энэтхэг яваад энэ нөгөө нэг юм жижигхэн ийм юугаар шүлжчихсэн. Энэ гарын зүртнүүд байдаг шүү дээ, тийм ээ. Энэ гартаа зүйдэг бугуувчнууд. За ийм юм бол авсан. Яг жинхэнэ чулууныхын юунаас дэлгүүрээс тэгээд энэ болохоор юу гэдэг лээ баран нүд гэдэг лөө. Энэ болохоор нөгөө термалин гэдсэн баха шиваны үтэй гэдсэн баха. Тэгтээ гараа жоохон хямдхныг авсан юм чи. Тэгээд энэ болохоор надад их таалагдсан. Энэ болохоор юм олон янзын өнгөтэй. Тэгээд ингээд тосоор дүрчгээ бас их зүгээр юм байлээ. За энэ болохоор нэг жоохон өнгө ч юм уу да. Нэг иймэрхүү чулуунууд байгаа. Чулууных нэрийг мартчихъя. Гэхдээ ямар ч байсан яг өнгөний үед гэвэл нэг завсрын юм өнгөнүүд болохоор таалагдсан надаа. Тэгээд нэг ийм нэг бөгж авсан. Энэ бөгж болохоор термалин гэсэн баха. Энэ мөнгөн бөгж. Тэг яг сүүлүү жоох мөнгөн юм сонирхоод байгаа. Тэгээд энийг зөөхөд зүгээр юм болов гэж ингэж бодсон. За тэг иймэрхүү л 8 хийсэн л та. Яг янз бүрийн үнний хувьд л янз бүр чулуунаас хамаарат янз бүр эдэм мэлээ. Тэг би нэг 2008 он гэхэр ч одоо 16 жилийн өмнө болоо би нэг энэтхэг явсан. Тэгтээ би бүр хилээр нь авчихсан байхгүй юу? Бүр хилээрээ зардсан байлаа. Энэ болохоор яг болцсныг би ингээд шууд ингээд тавьсан. Тэгээд энэ бүгжийг хай зөвх зүгээр юм болов гэж бодсон. Ингээд сүртэл юм байлаа. Гэтэ ажил дээр жоохоо эвгүй. Тэгээд тэр 10 хэдэн жилийн өмнө авахтаа бол нэг алтан малтын юм зөндөө авсан. Тэгээд нөгөө алтын чи ямар ингээл өдөр тутам зүгээд авах жоохоо хэцүү. Тийм болохоор одоо баг хэрэг зүүхгүй л нэг 10 хэдэн жил болчихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ удаа алт бол юусаа аваагүй. Тэгээ би энэ хэдийг л авсан байгаа. Харин юу болохоор тэр 10 хэдэн жилийн өмнө авахтаа чулууг би хилдэлж авчихсан байгаа. Тэг би танарт юу авчихснаа үзүүлээ. Одоогоор бас ингээл хэрэглэхгүй л байгаа л да. Энэ болохоор бүр ийм урт байхгүй ийм урт чулуу. Энэ болохоор юу гэдэг лээ. Нэг юм ундрам гэдэг лөө. Ийм чулуу байгаа. Тэгэнгүүт энэ чулуу чинь ийм засалт нь аюу хөөрхөн ийм урт нөгөө юу мөндрөл зүүч гэдэг гоё юм шүү. Ингээд зангидаж яриад ингээд зүүчдэг. Энэ бол аюу урт юм. За энийг хилээр нь авчихсан. Тэгээ энийг бас задлж чадахгүй л аа. Тэгэхээр жоохон хайрын санагдаад. Тэгээ ийм бити энийг хайлт бараг л зүүдгүй юм да. Энэ ингэ байжтэй. За энэ болохоор ийм чулуу авчихсан тохоо үед. Энэ болохоор юу гэдэг лээ. Энэ чанар манар гэдэг лөө. Тэгээ энэ бас их хөөрхөн. Тэгээд энэ бас нэлээ юм урт. Зөндөө юм урт юм байгаа. Тэгээ ингэ зүүчтэй. Бас энийг бас нэг сайн эвдэх гэснээс жоохон эвдэж чадахгүй л бугуувчны хэлбэрт оруулаа ингээд зүвчдэг юм лөө гэж асуудал. Нэг юм битээ. Энэ болохоор тийм нэг ийм зүйлтээс энэ болохоор нэг ийм ингээд засцсан. Ийм зүйл тахгүй. Энийг би ингээд ийм урт дэснийг ингээд задлаад ингээд гарт харасан чинь бас нэг гоё биш болоод байгаа хгүй ингэ 3 янзаар ингэж өвдсөн. Тэнийх гоё болохгүй л аа. Юунд аваа мэдгүй. Би чинь нэг жоох иймэрхүү дизайн талдаа жоох муу болохоор тэгт юм байлгүй. Энэ уг нь хөөрхөн ингэ засалтна ийм хөөрхөн байхгүй юу. Уг нь бол за нэг юм байна. Энэ болохоор яахтай нөгөө юу яг засагдаагүй юугаар аваа гэсэн юм бохоо гэсэн ийм бит. Энэ болохоор нэг юм бит. Ийм бит. Энэ болохоор нэг юм байгаа даа. Энэ гэхдээ энэ иймэрхүү болоод ирэхэд томтчод идэх байхгүй. Яг үл юм нөгөө бугуун нарийнхантай хүмүүсэд чинь тийм хүмүүс тийм томон зүгээр ахшгүй. Над шиг юм бүдүү юм бугуутай ийм хүнд бол нэмэргүй. Тэг бас нэг ингэж хэлхийж үзсэн. Энэ болохоор ийм урт байхгүй юу. Уг нь цаад ориг нь болохоор ийм үтэрсэн юм. Ийм чулуу. Тэгээд энийг болохоор би бас задлцээ. Задлаад ингээд зүүж үтсэн чинь иймэрхүү л гэсэн. Тэгэл бас
бас нэг их гоё болохгүй санагдаад байгаа мэдгүй яг юм даа. За тэгээ энэ болохоор яг бас нэг юм чудмаар энэ бол амар том л доо. Энэ бүр арай л амар том тэгтэй яагаад. Тэгээ чулуулда уг нь бол амар юм хүүтэн мүүтэн. Энэ болохоор юм хүзүүнийхээ юутай. Юм хүзүүнийхээ юмтай. Тэгээд бугув шиг юмс ингээд задлаа хийц. Ийм байгаад. Тэгээ нарийнхан үзүүт хүмүүс гоё зөх юм шиг лээ. За энэ болохоор цэвэр чулуулта ингээд засцсан. Энийг болохоор бас л нөгөө нэг тэр 10 хэдэн жилийн өмнө энтгийг явж байхдаа авчихсан санагдаад ийм том юм чулуутай. Уг нь бол зүчгээр бас хүүхэн харагдал итгий. Энэ зүйлгүй нэлээ утсан байна. За зөөрчүүлээ. Энэ болохоор хиймэл юм шүү. Яг нөгөө хэлбэрний үед болохоор нэмэрх ингээд хүзүүний хэлтэй бас юм хөөрхөн нэм дизайн мэсэнтэй юм билээ. Зүгт бол гоё юм шүү. Би нэг зүудгүй маа нэг. За энэ болохоор ийм ууттай ийм ирдэг шүү дээ. Таг бидэнтэй нэг онлайнаар ингээд захиалахаар нэг хуурамч юмнууд ирдэг шүү дээ. Тэр хуурамч юмнууд ахгүй. Манай охин нэг баахан юм бугууч хийжсэн. Тэгээд сонирхол нь буруу надад өгсөн. Тэгээ би хаяа ингэж нөгөө юу яаж эхлэж мэлхэж үзтээ. Гэтэ энэ хоёрыг болохоор би сая зүүж яваа далай ламаар 10 уулчихсан. Энэ бол маш чухал одоо чулуу болсон гэсэн үг. Эдгээр нь болохоор яг би ингээл нэг хаяа хувцтай халдаад ингээд зүүдээ. Энэ болохоор хуурамч, энэ бол зүгээр пластик юм бит. За одоо энд нэг ингээд бас чулуу юмнууд байгаа л да ингээд энэ ингээд зөндөө юм чулуу юмнууд бас байх бүүж мөгч гарч ирж байгаа шиг. Ийм ба энийг одоо бас хэлэхэд ингэчүүл бас их зүгээр л байгаа. Одоо энэ нэг шилийн юм гарч ирж байна. Одоо энд бол хар мянган юмнууд янз янзын өнгөтэй юутэй юмнууд байгаа. За иймэрхүү л 8 минут хийсэндээ би тэгээд бэлэн болсон юм авсан. Тэгэхээр би жоохон залхуулсан байж магадгүй юм жинхэнэ чулуу тэгээ бэлэн юм энэнтэй ингэж авсан. Эдгээр нь болохоор ингээ хилээр авсан ингээ юмнууд байгаа. Гэтэ хаяа яах вэ? Жоохон ингээд хэлхэж бариад янз бүрээр нэгж хооронд нь холбоод ингээд буугуучигээ зөвхөр сонирхолтой л идэв. За нэг иймэрхүү хоббигаа би танарт танилцуулъя. Ийм юм хийсэн. Бага. За түр баяртай.